Галзуу кино сувагтан тавта морил. За, манайхан тавлаг сайхан нөө. Энэ удаад борон та нартай нэг уйлуулж болзошгүй галзуу киног ярьж өгөхөөр сонголоо гэж. Ямар кино вэ гэхээр 2025 онд гарсан Love Sick. За энэ галзуу киног. Тэгэхээр борон дахиад хэлье. Уйлуулж болзошгүй шүү манайхан. Тэгээд одоо хэрвээ тэ яг тухтаа сууж үзэх гэж байгаа бол юмыг яаж өгөх бас нулимсаа арчтай салбетиг интерээс бэлтчихгүй юу тий. За тэгэхээр энэ уйлуулж болзошгүй галзуу киног хэдэн боронууд нь чанар технологиор тэргүүлэгч 80 жилийн түүхт Mach Impex хувьцаат компанитай хамтран хүргэж байна. За тэгээд та нар маань мөрөөгөө дэмжиж лайкаар булаад өгцгөөгөөрэй. Бас галзуу кино Instagram хуудасаа дагаараа манайхан. Ингээд энэ галзуу киноны тайлбараа эхлүүлцгээе. За усан шумбогч, далайн ёроолд шумбож нэг шуудангийн хайрцагт загтал хийж байгаагаар кино эхэлнэ. Дүр солигдоход нэг төгсөг ангийн сурагч сургууль дотроо гүйж байна. Сурагчийг Зижэ гэнэ. Зижэ. За манайхаа нэрнүүд нь хэлэхэд аюу хэцүү учраас бороо монгол нэрээр орлуулаа явлаа шүү заяа. За сурагчийг Золбоо гэнэ. Тэр сургуулийнхаа захирлаас зогтож явна энэ. Золбоогийн амьдралдаа айдаг хоёрхан хүний нэг нь сургуулийнх нь захирал нөгөө нагац ихчнэ. Мань хүн хичээлдээ суух дургүйч өвлгөн салган явж байгаад хэр таруухан их сургуульд сурах санаатай учраас арайж сургуулаа хаяж зүрхэлдэг байж. Тийм учраас тэр хичээлээсээ молдорхын тулд янз бүрийн арга сэднэ. Төгсөлтийн шалгалт болоход 121 хоног дутуу байхад Золбоо найзтайгаа хичээлээ яаж таслах талаар л бодно. Золбоо 98 оноо. Би бишээ эмэгтэй Золбоо. Чи хизээж 98 авахгүй штэ хөөе. Тэгээ Золбоо төлөвлөсөн ёсоор хариуд нь баахан ундаа ууж угаад багшийнхаа нүдэн дээр бөөлжсөнд багш нь ангиас гаргалаа. Тэгсэн Золбоо сандарсандаа найзынхаа цөмхрөө бөөлжсөн учраас найз нь нэлээд ууртай байна. Мань хүний ганц сайн найзыг нь төөгийг нэ. Тэгээ Золбоо найзтайгаа эрэхтэй нойлын үдэнд цөмхийг нь янзлангаа бичлэг хийж найзаараа тоглоом хийжэтэл генет эрэхтэй нойлоос захирал нь гараад ирсэнд мань хоёр шок. Захиралч сандраад гэдэс бадслаад сандарсандаа ийш орчлоо. Гэж учирлаад бичлэгээ зогсоогоод устдахыг гуйсан ч Золбоо зөвшөөрсөнгүй. Тэгээд захирлаасаа зогтож явсан тэр байж. Золбоо сургуулийн үдэнд байсан мопедд суугаад зогтах гэсэн ч мопедны хажуу зогсчихсан охин зориуд түлхүүрийг нь суглаад авчихна. Охиныг онц сурлагтан Золбоо гинэ. Энэ хоёрын нэр адилхан учраас дандаа андуурагддаг байж. Тиймээс эмэгтэй Золбоо эрэхтэйгээ үдсэн яддаг байсан бол эрэхтэй нь тэрүүгээр дандаа л тоглоом хийдэг байна. Тэгээ Золбоо уцаа шидэд өгсөнд цаадхан сандарч түлхүүрээ унгаачихна. Тэгэхээр нэрхтээ Золбоо түлхүүрийг аваад мопедыг нь унаад давгсан ч эргэж харж маяглж угаад сургуулийн хаалт мөргөөд саваад унссанд мопед нь нисч очоод машинтайгаа ирж байсан нэг хүний цонхыг хаах цохино гэж. Золбоог ухаан ороход эмнэлэгт хүргэжээ. Тэгсэн совилогч андуураад өөр дугаартай хэсэгт ортойн аваачснаас болоод бөөн хэрэг мандлаа. За Золбоо, энэ удаа чамаа хинч аварч чадахгүй шүү. Одоо чи жинхнээсээ дууссан. Чи гарцаагүй сургуулиас хөөгдөнө. Гү яалаа гэж юу захирлаа. Хүн амтан гимтэйг үздэй. Чи хэнийг мопедээр мөргөж гимтээснээ мэдэж гинөө. Тэгээ захирал хөшгийг татсанд тэнд нь хичээлийн эрхлэгч нь байсанд Золбоо их сандарна. Намайг яаж шийдгсэн болно багшаа? Сургуулиас л битгий хөгөөжтэй гуй. Харин чи одоо хөөгдчүүл чамд ашигтай. Төрүүлээд ажлын талбарт гараад ажил хийж байвал үеийнхнээсээ жил хожин штэ. Надад итэг сургуулиас хөөгдөх гайхалтай сайхан байна. Тэгсэн энэ үеэр нэг шинэ совилогч ирээд тэрнийг 3 дугаарын өвчтөн гэж андуурч. Чи хавдартай байж өвчний дүүгээ биднээс нуугаад тогтоо яах вэ? Бид мэдэхгүй буруу юм тарай хэрэгэлсэн бол яах вэ? Гэж загинчхад яваад өгсөнд бүгдээрээ гайхна. Сандарсан захирал шууд Золбоогийн нах зэгч рүү залгаад тэрнийг хавдартай гэдгийг мэдснээ хэлсэнд мэс заслын эмчээр ажилладаг нах зэгч нь сандарч гэртээ очиод тэрнтэй ярилцахаар боллоо. Орой эрэхтэн Золбоо ихчээсээ шууд мөнгөний хнэ. Аав ээж хоёр нь галт тэрэгний ослоор нас барсан учраас бүх хадгаламж нь Золбоод үлдсэн байж. Гэвч асран хамгаалагч нах зэгч нь тэрнийг их сургуульд орсон тохиолдолд л мөнгийг нь өгнө гэсэн учраас Золбоо яаж игээд сургуулаа төгсөж их сургуульд ороод аав ээжийнхээ үлдээсэн мөнгийг авахыг бодож байгаа юм байна. Эгч нь Золбоогийн утсан эмнэлэгт мэс засалчаар ажилладаг байсан учраас тэрнийг үдсэн эмчийн тэмдэглэлийг үзэж хавдаргүй гэдгийг нь олж мэдснээ хэлсэнд Золбоо тайвширна. Чи дандаа ингэж хэрэг тарьж миний амьдралыг там болгож өгдөгөө болил доо. Бушуухан шиг их сургуульд ор.
Тэгээд би мөнгийг чинь өгөөд тэгээд манайхаас явж санааг минь амраагаад өг. Оройн эмэгтэй золбоог хичээлээд автчихвэл эрэгтэй золбоогийн үлдээсэн удас зогсоо заагүй дуграад. Найз нь биеийг нь асууж мессеж биччихсэнд эмэгтэй золбоо утсыг нь нээх гэж оролдоно. Маргааш нь тэрнийг утсыг нь өгтөл оройчин буруу пассворд хийснээс болоод утас нь блоклогдчихсон 23 сая минутын дараа нээгдэх болчихсон байлаа. Тэгсэн найз төвгийн сандарч ирээд хавдартай болсныг нь сонссноо хэлж тэврээд авсанд золбоо хинтээ гайхаад хинээс мэдснийг нь асуулаа. Төвгийг сургуулийн захирал дуудаад найз нь байж золбоог хавдартай гэдгийг мдээгүй гэж баахан загинсан байж. Харин тэдний энэ яриаг эмэгтэй золбоо санамсаргүй сонсож байна. Энэ үеэр захирал багш дуудаж гаргаж ирлээ. Хичээлийн эрхлэгч бид хоёр зөвлөлдөөд чиний нөхцөл байдлыг харгалзаж үзээд чамайг сургуулиас хөөхгүй байхаар шийдсэн. Тиймээс одоо сайхан амьдр. Нэрээ юу? Золбоо чи яг ямар хавдар тусчихсан юм бэ? Тэр нөгөө хэлэхэд жоохон хэцүү харахгүй ойлгож байна. Чи би чинь өвдөл шууд чулаа авч байгаарай мэдв. Хичээлдээ суух хэрэггүй. Бити зөрөөд хичээлээ хийх гээд өөрийгөө ядраагаад байгаарай. За тийхгүй. За хичээл рүү орцгоё. Аяархан яваарэ. Удаан алхаарай. Тэр өдөр золбоо найздаа өөрийгөө хавдаргүй, эрүүл болсон ч сургуулиас хөөгдөхгүй тулд хавдартай болж жүжиглэхээс өөр аргагүй болсноо хэлдэг. Хэрвээ чиний хуурж байгаа чинь баригдах юм бол жинхнээсээ үжиггүй хөөгдөх юм байна да. Хөөгдвөл их сургуулгүй бол мөнгөгүй л болох нь дээ ой. Тэгвэл чи надаас зээлсэн мөнгөө яаж төлөх юм бэ? Ингээд захирал чамаг ямар хавдар тусныг мэдж байгаа юм? Би өөрөө мэдэхгүй байхад тэр яаж мэдэх вэ? Ингээд найз нь зээлүүлсэн мөнгөө буцааж авахын тулд золбоог баригдахгүй байж байгаа төгсөгт нь туслахаар шийдлээ. За тэгээд эндээс эхлээ золбоогийн жаргалтай өдрүүд эхэлж байгаа юм. Нөхөр хичээл дээрээ сууж яваад залхуу нь хөрвөл шууд гараа өргөд би юм уу байна гэж хэлдэг болсон бол тэрний талаар сонссон багш нар нь шууд сургуулийн эмчийн өрөөлөө амраахаар явуулдаг болж. Сүүлдээ давраад цагийн ажил хийдэг газрынхаа захиралд хүртэл миний бие муу байна гэж хэлж үзээд загнуулна. Сүүлдээ өвчнөрөө төрөй бариад сургууль дээрээ бүр даам гарна. Тэгсэн нэг өдөр доод ангийн нэг томоотой байрын сурагч ирж эмэгтэй золбоог дуудаад явсанд эрэгтэй золбоо гайхлаа. Тэр бандыг Чинзо гинэ. Эмэгтэй золбоо нөгөө найзтайгаа бассейны хажууд суугаад өдрийн хоолоо идэнгээ эрэгтэй золбоог хавдартай гэсэн мөртлөө шарсан хуурсан янз бүрийн хоол дураараа идэгдгийг нь гайхаж байгаагаа хэлсэнд цаадах нэг их тоолсонгүй. Тэгээд хүү далайн ёроолт нэг мөрөөдлөө бичиж хийдэг шуудангийн хайрцаг байдаг талаар. Тэр шуудангийн хайрцагт загтлаа хийвэл шууданчид хайртай хүнд нь хүргэж өгдөг. Бас тэр загталд бичсэн мөрөөдөл нь биелдэг талаар сонссноо хэллээ. Тэгээд 11 сарын 16-нд хамт шумпуу гэж асуусанд эмэгтэй золбоо зөвшөөрч байна. Тэр өдөр эмэгтэй золбоо анги даасан багштайгаа уулзаж их сургуульд элсэхэд зориулж бүрдүүлсэн материалаа шалгуулж итэл багш нь тэрнээс нэг зүйлийг тусгайлан хүслээ. Тэгээд маргааш нь эрэгтэй золбоог хичээлдээ иртэл эмэгтэй золбоо хажууд нь төөгийн оронд суучихсан байсанд мань хүн гайхна. Чи яагаар энд сууж идэг вүлээ? Хин чамайг энд суулгасан юм? Багш л суу гэсэн шүү дээ. Яагаад гэдгийг өөрөөс нь асуухгүй юу? За ингээд золбоо багшаасаа яагаад амьдаа нь хажууд нь сууж байгааг асуусанд багш нь хичээл битгий хүмүүлээд вэ гэд тайлбар өгсөнгүй. Хичээлийн дараа золбоо төөгөтэй ярилцж байгаад багш нь тэрнийг худлагаасаа өвдсөн гэдгийг гадралсан учраас тагнуулдуулахаар амьдааг нь хажууд нь суулгасан юм байна гэж бодлоо. Яг сэжиг авсан байж таараа. Чи угаасаа ерөөсөө жүжиглэж чадахгүй байсан биз дээ. За тэгсэн амьдаа нь хүрээд ирнэ. Чамайг сүлд үзүүлэхэд чинь эмч чинь юу гэж хэлсэн юм? Ийм асуулт ирэхийг мэдж байсан мань хоёр ч эмч хавдрын эхний шат гисэн. Эхний ээлжинд өнгөн хэсгийг эмчилчүүл болно. Тэгвэл хийм эмчилгээ шаардлагагүй. Тэр хүртэл 3 сар тутам ирж үзүүлжээ гэсэн. Гэж бэлдсэн яриагаа ярьсан эмэгтэй золбоо уут гаргаад идэж байсан чипснуудыг нь хийж эрүүл мэндэд чинь муу гэсэнд мань хүн барайна. Хөөе чи бити шугам даваад байгаарай. Битгий давраад байгаарай. Энийг би мөнгөөр авсан хөөе. Би эрүүл болохоор ганцаараа идэж болно. Тэгэд би юу идэх юм бол чинь? Тэгсэн эмэгтэй золбоо гэрээсээ авчирсан шөлөөрөө дайлна. Тэгсэн тэр нь ямар ч амтлагчгүй лаглаасан шүл байсанд золбоо гайхаж байна. Чи дандаа ийм хоол идэх юм уу? Танай гэрийнхэнд амтлагч авах мөнгө байдгүй юм уу? Эсвэл чи бас хавдартай юм уу? Яасан? Амны чинь шүрмэс татцсан уу? Яагаад уурахгүй байгаа юм бэ? Би зүгээр л амтлагчгүй хоол идэх дуртай. Эрүүл мэндэд сайн байдгийг чи мэддэггүй юм уу? Энэ үеэр эмэгтэй золбоо дээр өдрийн хоолны цагаар ирээд байдаг банд ирсэнд эмэгтэй золбоо цаашид амьдаатайгаа хоол идэж явахар болсноо хэлсэнд цаадах нь гайхаж байна. Тэрнийг харсан төөгөж ирээд нэрийг нь шалгаана. Надаас болоо та хоёр амьдралын хэм маягаа өөрчлөх хэрэггүй штэ. Зүгээр хамт гар. Тэгээ золбоо босоод ангийнхаа хүүхдүүдийн хоолноос авах гэсэн ч эмэгтэй золбоо чанга хашгираад босоод ирнэ.
Золбоо ходоодны хавдартай болсон байна. Тийм учраас та нар тэрэнд өнөөдрөөс хойш хоол ерөөсөө өгч болохгүй шүү. Идүүл яана гэж үхэн. Ингээд ангийнхан нь сандарч хоол руугаа ойр тулхаа боллоо. За тэр цагаас хойш эмэгтэй золбоо амьдаага хаасайгуу дагаж идэх хоолыг нь хорж автомат машинаас ундаа авахыг нь хүртэл хориглоно. Эрэгтэй золбоо тэрнээс мултрах гэж янз бүрээр л үзсэн ч эмэгтэй нь гандан буурахгүй тэрэнд саад болсоор. Гол нь эмэгтэй золбоо тэрнээс чи үнэхээр хавдартай юм бол энийг идэж болохгүй. Гэхдээ мань хүнд хариу хэлэх үг олддоггүй. Хэрвээ худлаа ярьсан нь мэдэгдвэл сургуулаас хөөгдөх гээд идэг. Тэгээд тэрэнд гүрийхээс өр зам байсангүй. Нэг удаа анги дээрээ унтчихад сургуулаасаа хөөгдөж байна гэж хардарж зүүдэлсэн эрэгтэй золбоо эмэгтэйгээс намайг алгадаад сэргээд өгч гэсэнд харин цаадах нь тэрнийг унтал нь алгадаадах нь. Золбоод энэ маягаар тисэх 109 хоног дутуу байлаа. Маргааш нь эрэгтэй золбоо хичээлдээ ирсэнгүйд эмэгтэй нь гайхна. Тэгээд найзаас нь асуусанд цаадах нь багш чамайг тэрэнд тусалж харж ханд гэсэн болохоос дарамтлаад бай алгадаад бай гэж хэлээгүй шүү гэж үг хайж байна. Тэр өдөр хичээлээ тарахын үед эмэгтэй золбоо эрэгтэй золбоог цүнхээ сургууль дээр орхисон байгааг мэдээд цүнхийг нь аваад гэрт нь очно. Тэгсэн мань хүн дугуйтайгаа хаашаа ч юм нэг тийшээ яваад ирж байна. Тэгээд тэрнийг ирсэн байгааг хараад дуургуйцсан. Хэрвээ дараа нь чи өдрийн хол идэхгүй бол урдчлаад надад хэлжээ. Хэрвээ ирээдүйд хичээлээ таслахаар бол цүнхээ битгий ангид үлдээч. Бусдад гай болохгүй амьдарч сураач. Хэрвээ намайг төвөгшөөгд байгаа бол эцэг эхээ багштай яриулахгүй юу? Надад ч бас чамтай зууралдах заав алга. Чи ямар ертөнцийн төв юм уу? Эрэгтэй золбоод ээж авынх нь осолд орсон галт тэрэг нүдэнд нь харагдаад сэтгэл санаа нь тогтургүй байлаа хөрхий. Тэгээд цааш алхаад машинд дариулах шахсанд эмэгтэй золбоо сандарна. Би юунд дургу гэж хүмүүс ирээдүйн тухай ярихад надад ирээдүй байгаа эсхийг би яаж мэдхий? Сая машин гарч ирэх эсхийг эсвэл гарч ирээд амжид зогсох эсхийг чи мэдх юм уу? Чи зүгээр надаас хол вэ? Золбоог гэртээ орж ирээд цүнхээ газар шидтэл дотроос нь тэмдэглэлийн дэвтэр гарч ирлээ. Тэгсэн эмэгтэй золбоо дэвтэртээ тэрэнд зариулаад ходоодны хорт хавдрын үед яаж хооллох, яаж имчилгээ хийх, ходоодны хорт хавдар гэж юу болох гэх мэтийг нэгднэгэнгүй тайлбарлсан байсанд золбоо гайхна. Нөгөө талд эмэгтэй золбоо гэртээ халуунаа үзээд сууж байлаа. Би энэ баг зэрэг халуунтай байсан учраас эмөөж байна. Маргааш нь сэтгэл санаа нь засарсан эрэгтэй золбоо ангидаа ирээд юу ч болоогүй юм шиг амьдаагийнхаа хажууд суулаа. Тэгээ завсралгаанаар авчирсан хоолыг нь идэх гэтэл эмэгтэй золбоо хоол авчираагүй байж таарна. Тэр өдөр ангийнхан нь биеийн тамирын талбай дээр өөр ангитай буухай гүйлтээр өрсөлдөж байлаа. Мань золбооч залхуу нь хүрээд бие муу байна гэж шалтгаалж сүүдэрт сууж байна. Тэгсэн ангийнхан нь бойтоглоод нүдэн дээр нь ялагдаж эхэлцгэн. Эмэгтэй золбоогийн гүү хэлж ирлээ. Тэгсэн нэг хүүхэд тэрнийг санамсаргүй мөргөөд унгатал өвдгөн шалбарчгана. За тэгсэн эрэгтэй золбоо тэсэлгүй урдуур нь орж буухяны модыг шүүрээд талбайг тойрч хар хурдаараа гүйсэнд тэрнийг тийм хурдан гүйдгийг мэдээгүй эмэгтэй золбоо гайхаад бахархлаа. Тэгээд тэр уралдаанд төрүүлсэнд ангиараа баярлцгаана. Дараа нь эмэгтэй золбоо ээжтэйгээ эмнэлэгт очижээ. Эмч шинжилж үзээд биеийн хэвийн байгааг хэлдэг. 11 сарын 16-нд 3 жилийн ажиглалтын хугацаа дуусна. Одоогоор бүх зүйл хэвийн байна. Тиймээс санаа зовлтгүй. Сэтгэл санаагаа тайван байлга. Ярианаас нь эмэгтэй золбоо хавдар тусаад эмчилгээ хийлгсэн. Хавдар нь дахих эсхийг эмчин хянж байгаа болох нь тодорхой боллоо. Тиймээс эрэгтэй золбоог хавдартай гэж сонсоод тэрэнд санаа тавьсан нь тэр ажилдаа хөрхий. За энэс хойш эмэгтэй золбоо хичээлдээ ирэлгүй хэд хонсон учраас эрэгтэй золбоо тэрнийг битүүхэндээ өгүүлнэ. Нэг өдөр ангийн багш нь эмэгтэй золбоогийн хавцтай материалыг ангид үлдээгээд явсанд мань хүн гэрт нь аваачиж өгөхөөр шийдлээ. Тэрнийг амьдаагийнхаа гэрт очтол тэр аав ээж хоёртойгоо байж байна. Охиныг нь сураглаад эрэгтэй хүүхэд ирсэнд аав нь дурамчхан байсан бол охиноо өвдснөөсөө хойш найзгүй болсныг нь мэддэг ээж нь харинч баярлж орж хоол идэд явахыг орно. Чи гар дээрээ хэд сүнэж чадах уу? Юу яриад байгаа юм бэ? Наад хүүхэд чинь өвчтэй байгаа. Нэрээ чи бас өвчтэй билүү? Яагаад бас гэж? Өөр өвчтэй хүн байгаа мó? Хин өвчтэй гэж? Би л лав ирүүл. Гүү. Би өөрөө өвчтэй маа. Харин тий сэтгцэн өвчтэй. За ингэж хоолны үеэр хэсэг хөглсний эцэст эрэгтэй золбоо амьдаагийнхаа өрөөнд ороод тэрнтэй ойр зургийг ярилцлаа. Тэгээд эмэгтэй золбоо тэрнээс аав ээж нь юу хийдгийг асуусанд мань хүн аав ээжигээ галт тэрэгний ослоор нас борчихсан гэдгийг хэлдэг. За тэгсэн эмэгтэй золбоо тэрнийг өрөвднө. Золбоо өөрөө бас хамт осолд ороод тэр ослоос ганцаараа амьд үлдсэн байж. Тэгээд эмнэлэгт ганцаараа хэвдэж байхдаа өөрийгөө тайвшруулах гэж тоглодог байсан жижигхэн хөгжмөө үзүүлж энэ бүхнийг зүүд угаасаа гэж хүсдэгэ хэлнэ.
Тэгээд зөрүүлээд сүүлийн хэдэн өдөр ягаад хичээлдээ яваагүйг нь асуухад нөгөөх нь ханиад хүрээд гэж байна. Би одоо л ойлголоо. Чи тэр их зовлонг туулаад араас нь ингээд хүнд өвдчихсэн болохоор ирээдүг үзэн ядах чинь харахгүй юм байна. Харин тийм ээ. Нэрээ би сүүлийн үед нэмээд хар дарж зүудэлдэг болчихсон. Юуг тэр вэ? Чамайг зүудлээд. Биш ээ, чи аимшигтай биш л дээ. Чамайг хэлээгүй шүү. Чамайг харахаар харин ч таатай байдаг. Ингэхэд чи амралтын өдрүүдээр завтай юу? Чамд бол завтай шүү. Эрэгтэй золбоо амралтын өдрөөр болцох нь гэж бодсон ч тэр амралтын өдрүүдээр эмэгтэй золбоо манерийг хавдартай хүүхдүүдийн эмнэлэгт дагуулж очоод маскот болгож орхино. За тэгээд мань хүн дуртай дургу зогсож байгаа харагдана. Дараа нь хүүхдүүдтэй хамт далайн сэдэвтэй гар урлал хийж тоглодог. Чи яагаад тоглохгүй байгаа? Энд чинь жинхэнэ биш, би жинхнийг хармаар байна. Ээж намайг ирүүл болохоор далаа руу явж харуулна гэсэн. Дүү минь, би чамд нэг юм хэлээ. Ирээдүү гэж байдгүй маа. Тийм болохоор чи шууд одоо л явъя гэж хэл. За тэгсэн эмэгтэй золбоо хүүгийн чихийг бушуухан дарж авлаа. Тэгээд мань хүнийг чирээд явна. Энэ үеэр эмэгтэй золбоотой дандаа өдрийн хоол хамт иддэг доод ангийн Чинзо. Тэнд байсан эмчээс ходоодны хавдрын талаараа сууж эрэгтэй золбоог хавдартай гэсэнд нөгөө эмч гайхаж байна. Оройн гэртээ ирсэн хойно эмэгтэй золбоо амьдаатайгаа холбогдож тэрнийг үнэхээр их сургуульд орж чадах хэсэгт нь санаа зовж байгаагаа хэлээд өөрийнхөө дүнг нэгтэлж үзэхийг зөвлөдөг. Тиймээс золбоо боловсролын яамны сайт руу орж дүнгээ оруулаад үзтэл хамгийн муу их сургуульд орох доод босхийг ч давахгүй байсанд санаа зовдөг. Тэгэд маргаашнаас нь гэртээ бүгж хичээлээ хийсэн чи ямар ч үр дүнд хүрсэнгүй. Тэрнийг хичээлдэж ирэхгүй хэд хонсонд эмэгтэй золбоогийн санаа зовно. За сори манайхаа нэг төр пауз авчих. Яг уу гэхээр борон та нартай гялс хамтран ажиллаж байгаа чанар технологиор тэргүүлэгч 80 жилийн түүхт Mach Impix хувьцаат компани монголчуудад зориулсан нэг галзуу юмыг сонирдуулах юм. Mach Impix хувьцаат компани түүхт 80 жилийн огоо өгтөн 80 азтантай урамшуулалт хөтөлбөр зарлалаа. Та урамшууллын дугаар болон QR код бүхий тагтай нийслэл хям, бяцлагтай салями, малчин хям, онцгой чанмал хям, зочид чанмал хям, дээж чанмал зэрэг бүтээгдэхүүнүүдийг худалдан аваад таг дээрх QR кодыг уншуулан промо цэг Mach Impix цэгийн вебсайтад нэвтэрч урамшууллын дугаар болон баримтын зургийг бүртгүүлээд олон бэлгийн эзэн болоорой. Чанар технологиор тэргүүлэгч 80 жилийн түүхт Mach Impix хувьцаат компани. Тэгээд хоцорсон хичээлээ хийж эхэлснийг нь төгөөгөөс сонсоод шууд сургууль дээрээ авчирлаа. Хичээлийг нь давтуулахад доод ангийн Чинзо дуртай дургүй тусалж байгаа харагдана. Эрэгтэй золбоо 4 хичээл дээрээ аль хэдийн ямар ч авралгүй болсон учраас үлдсэн 3 хичээл дээрээ сайн дүн авах юм бол ядаж хамгийн наад захын их сургуульд орж чадах байлаа. Ингээд мань золбоо байдгаараа л хичээлээ хийж эхэлсэн бол эмэгтэй золбооч тэрэнд бүх хүчээрээ туслана. За тэгээд элсэлтийн шалгалт болоход сар дутуу байхад туршилтын шүүлэг өгсөн ч дүн нь хангалтгүй хിവэрэл. Энэндээ хууралсан золбоо шүүлгийнхээ цаасыг эдсэнд эмэгтэй золбоо тэрнийг тайвшруулахын тулд далайн ертөнцийн аквариум руу явдаг. За тэгээд өдөржин явсны дараа эрэгтэй золбоо би ядраад байна гэд өвдгийнхэн дэрлээд унтаад өглөө. Тэгээд хэсэг унтсныхын дараа сэрээгээд шалгалтын асуулт асуусанд золбоо зөв хариулж байна. Тэгэхээр н баг зэргийн амралт хичээлээ бэлтгэхэд тус болно гэдгийг эмэгтэй золбоо хэлж өглөө. За тэгээд эмэгтэй золбоогийн гэрт иртэл Чинзо гадаан байж байна. Тэгсэн эрэгтэй золбоо хэгжүүрхэд бид хоёр болцож яваад ирлээ гэж гайхуулсанд Чинзо дурамжхан харагдсан бол эмэгтэй золбоо бантна. Тэгээд эмэгтэй золбоог оруулж өгөөд явж байтал Чинзо хүлээгээ зогсож байлаа. Чи золбоо цай юм уу? Би золбоо цай. Төгсөлтийн баяраар нь сэтгэлээ илчлэн. Тэгэд илчлээ ч дээ. Би гэрч чинь болж өгөх юм хаашийн. Чи өвчтэй гэж үжиглэж байгаа үстэй. Надад нотлох баримт байгаа шүү. Би шалгалтын горимдоо орчихсон байгаа. Ийм юм ярих цав алгаа. Хэрвээ чи тэрэнд үнэхээр сайн юм бол үннээ хэлээрэй дээ. Тэдний уулзаа зогсож байгааг эмэгтэй золбоо харсан ч юу ярьж байгааг нь мэдсэнгүй. Бодлоггүй төгсөлтийн баярын өдөр болоход ангийнх нь бүгд ангиа чимгэлж шуугилдаад хөлхөөр болцгоно. Тэр үеэр ангийнх нь нэг охин төгөөгөөр дамжуулж өөрт нь захиа өгүүлсэнд золбоо гинт эмэгтэй золбоог саналаа. Тэгээд төгөөгөөс асуудал Чинзо ирээд дагуулад гарсан гэдгийг хэлнэ. За тэгээд санаан зовсон золбоо ангиасаа гараад эмэгтэй золбоог хайна. Энэ үеэр Чинзо эмэгтэй золбоог байн уулзаж өдрийн хоолоо иддэг бассейныхаа хажууд аваачаад сэтгэлээ илчилж байлаа. Сандарсан золбоо сургуулаараа амьдагаа хайж гүйсээр арайхийн олоод
Хинтээ уулзсан юу ярьсныг нь байцаасанд эмэгтэй залбоо тоймтой юм хэлсэнгүй. Хөөе, байж л да. Яасан? Юу хэлэх гээв? Ойлгохтой юм биш ээ. Өнөөдөр надад хоол авчирсан уу гэх гээл. Тэнэгтэйд вэ? Төгсөлд болж байх чинь явцгаая. Золбоо. Би чамд сайн. Харин чи надад сайн уу? Хөгжилтэй биш байна л гэж битгий хэлээрээ. Би жинхнээсээ хэлсэн шүү. Зөвхөн өвчтөе хүн л чамд сайн болох байх. Юу гэнэ? Зөвхөн өвчтөе хүн л чамд сайн болох байх гэж хэллээ. Энэ үг нь ямар учиртай болохыг ойлгосонгүй. Бас эцсийн хариуг 11 сарын 16-нд олж мэдэрэ гэж хэлснийг нь золбоо ямар учиртай гэж ойлгохгүй байлаа. Энэ үеэр төөгийн тэрний дүнг шалгаж үзээд өөр хотод байдаг Жинхон их сургуулийн аялал жуулчлалын ангид тэнцсэнийг нь хэлсэн ч мань хүн ямар ч реакц үзүүлсэнгүй. Харин төөгийн тэрнийг их сургуульд орж мөнгөтэй болоод зээлсэн мөнгөө төлөх боломжтой болсонд нь баяртай байна. Золбоо та хоёр Тайваны хоёр захад хоёр өөр их сургуульд орчгоор одоо уулзч чадахгүй болох нь дээ. Тиймээс чамд энэ зун л байна хөөе. Хэрвээ энэ зуныг ашиглаж чадахгүй бол дууслаа л гэсэн үг шүү. Тиймээс эмэгтэй золбоогийн сэтгэлийг татахын тулд эрэгтэй золбоо маань нэг арга сэднэ. Тэгээд хавдартай хүүхдүүдэд зориулж аквариумд хонох арга хэмжээ зохион байгуулах санаалтайгаа хэлсэнд золбоо болоод найзууд нь саналыг нь дэмжиж эмчтэй уулзаад энэ ажлыг зохион байгуулахад нь тусалахар боллоо. Янзуур Чинзо өмнө нь болж өнгөрсөн зүйлсээ бодсоор төгсөлтийн өдөр Чинзо золбоод сэтгэлээ илчилж жилийн дараа төгсөөд заавал золбоогийн орсон их сургуульд орох учраас жилийн хугацаанд хүнтэй үерхэхгүй байхыг гуйсан байж. Гэсэн ч золбоо тэрнийг чи бол миний хамгийн сайн найз гэд өгсөн бэлгийг нь аваагүй байлаа. Чинзо өөрөө унаж татдаг өвчтэй нэг удаа таталдаг өгөх гэж байхад нь эмэгтэй золбоо амийг нь аварсан учраас тэрнээс хойш найзууд болсон нь энэ байлаа. Орой аквариум дэх ажлаа бэлдэж дуусчихад золбоо эмэгтэй золбоо гэрт нь хүргэж өгтөл эмэгтэй золбоо тэрнээс нэг юм гуйлаа. Тэгэд мань хүн тэрний хүсэлтээр мопед унахыг заасанд эмэгтэй золбоо их баярлж байна. Маргааш нь мань дөрөв бүх бэлтгэлээ базааж дууссан учраас санаа амарч ширээ тойрч суугаад үннээ хэлэх үү уух уу гэсэн тоглоом тоглолцгоно. Тэгэд эрэгтэй золбоогийн ээлж ирэхэд эмэгтэй золбоо тэрнээс чи надад хизээ нэгэн цагт худлаа хэлж байсан уу гэхэд золбоо барайлаа. Тэгэд шууд уух гэсэнд эмэгтэй золбоогийн царай нь барайгаа л ярина. За тэгсэн Чинзо үннээ хэлэх тийм хэцүү юм уу? Би туслаад өгөх үү? гэж шургасанд мань хүн бөөрч хүнд байдалд болно. Тэгсэн Чинзо эцсийн мөчөд чи аквариумын арга хэмжээний мөнгийг бүгдийг нь өөрөө гаргасан биз дээ. Тэгээд тэрийг хэлэлгүй нуусан биз дээ. Гэсэнд мань хүний санаа амарлаа. Учир нь нах зөгчөөсөө мөнгө өрчилж аваад энэ арга хэмжээтэй холбоотой бүх зардлыг хувьяасаа даасан байжээ гэж. Оройн золбоо Чинзотой явж байхдаа талархснаа хэллээ. Тэгээд тэр хоёрын сэтгэл хөөрч дугуйгаар уралдаж байгаад Чинзоныг мопедтой мөргөлтгөө шахаж газар мөргөд унсанд золбоо сандраад тэрнийг татаж босгоно. Тэгээд цааш явж байтал Чинзо газар тунаад таталд өгч эхэлнэ. Золбоо түргэн дуудах гэсэн чи сандарсандаа хаана яваагаа хэлж мэддэггүй. Тэгээд бүр сандраа тусламж хүсээд хашгирсан ч ойр хавьд нь хинж байсангүй. Тэр шүнийг золбоо эмнэлгийн гадаа суугаад сандарсан үедээ тоглодог жижигхэн хөгжмөө тоглож өнгөрүүлдэг. Харамсалтай нь Чинзо тэр шүн нас оржээ. Эннээс болоод шоконд орсон эрэгтэй золбоо нөгөө хоёртойгоо холбоо барихгүй гэртээ бүглээ. Эмэгтэй золбоог оршуулган дээр нь сууж идэл ээж нь ирж Чинзогийн ээж өгсөн гэд золбоод хаягалсан загтал өгнө. Харин нөгөө талд эрэгтэй золбоотой нагцэгч нь ярилцаж байна. Дүүгээ сэтгэл санааны хувьд хүнд байдалтай байгааг их ч мэджээ. Тиймээс тэрнийг худал хуурмгаа нуух гэж бүр их худал хуурмагтаа орооцолдох хэрэггүй. Боломжтой бол үннээ хэлгэж завуулдаг. Чи одоо том хүн болсон. Өөрийнхөө үйлдэлийн хариуцлагыг хүлээж сурах хэрэгтэй. Чи худлаа ярьсан ч хариуцлагаа хүлээн. Үннээ хэлсэн ч хариуцлагаа хүлээн. Тиймээс зөрөгтэй бай. Ингээд золбоо шууд эмэгтэй золбоогийн гэрт очиод шинэ лаптоп авахт нь цуг явахыг хүссэнд цаатхан ч зөвшөөрлөө. Тэгээд явах замдаа зориг гаргаад өгч байсан хавдрын тухай тэмдэглэлийн дэвтрийг нь буцааж өгөөд хавдартай гэж худлаа ярьснаа хэлсэнд эмэгтэй золбоо их гомдно. Муухай юм болчлоо. Уучлаарай. Би чамаас худлаа яриаг үзтээ гэж асуусан шүү дээ. Би анхнаасаа чамайг хуурай гэж бодоогүй маа. Зүгээр л тэгж жүжиглэхгүй бол сургуулиас хөөхтөх гэдээсэн. Тэгвэл би хичээсээ мөнгө авч чадахгүй болчих гээд байсан юм аа. Чамд мөнгнөөс өөр зүйл бодогддгүй мүү? Тийм биш ээ. Зүгээр л чамайг ийм байхаар би цаашид яаж идэх юм? За ингээд эмэгтэй золбоо гэрлүүгээ буцлаа. Тэгээд чамайг ирүүл гэдгийг мэдээд санаа амарлаа.
Их сургуульдаа сайн сураарай. Одоо ч тэр, ирээдүйд ч тэр чамд ад жаргалыг хүсье гэсэн мессеж бичдэг. Бас хамт агуулсан зургнуудаа устгана. Маргааш нь эрэгтэй золбоо их сургуулийнхаа дотор байр руу нүүх үед нагац эгч нь тэрэнд амлсан ёсоор хадгаламжийн дэвтрийг нь өглөө. Тэгээд их сургууль руугаа орон нутгийн автобусаар явах замдаа зураг авч бичлэг хийж эмэгтэй золбоо руу явуулсан ч цаадах нь блоклччээ хөрхий. Хичээл эхэлсэн ч эрэгтэй золбоо зөвхөн эмэгтэй золбоог л бодож хамт өнгөрүүлсэн мөчүүдээ дурсаж гээвэрсээр л. Удалгүй тэрэнд хавдрын имлэгийн хүүхдүүдээс амьд далайн амьтад үзэх аяллыг зохион байгуулсанд нь талархсан ил загтал ирсэнд эрэгтэй золбоо нэг зүйлийг бодлоо. Тэгээд шууд төөгийн рүү залгана. Маргааш нь төөгийн гуйлтаар нь эмэгтэй золбоогийн гадаа очиж байна. Найзаа, удаан уулзсангүй шүү. Яасан? Юу болов? Золбоо энэ линкийг чамд дамжуулаад өгөөч гэсэн юм аа. Чи тэрнийг блоклцсон болохоор. Тэгэхэд чамааг авсан гэдгийг баттаа мэдхийн тулд заавал уулзаж үж өгөөрэй гэсэн юм аа. Нэрээ тэр худлаа ярьсан асуудалд ганцхан золбоог битгий буруудахаарай. Би бас хамт хууралдсан юм аа. Гэхдээ бүх зүйл ингэж дуусна гэж бид нар мэдээгүй. Хэрвээ чи зөвхөн энээс болоод тэрнтэй харьцахгүй гэж байгаа бол дараа нь харамсах байх гэж бодож байна. Эмэгтэй золбоог линкийг нээгээд үзтэл эрэгтэй золбоогийн дотор байрнаасаа бичиж явуулсан бичлэг байлаа. Би нэг хөөрхөн охиндоо танилцсан юм аа. Хөгжилтэй биш байна гэж хэлэх дуртай. Тэр инээмсэглэхдээ ямар хөөрхөн болдгоо мэддэггүй. Би тэр охиноос уучлал гуйх гэсэн юм аа. Өөрийгөө хавдартай гэж худлаа хэлсэндээ үнэхээр их харамсаж байна. Сургуулиас хөөгдөхгүй л гэж бодсон юм. Гэхдээ худлаа ярьсныхаа ачаар би тэр хөөрхөн охиныг илүү сайн таньж мэдсэн. Ирээдүйн тухай ярихыг би үзэн яддаг байсан. Харин чамаас болоод би ирээдүйн талаар боддог болсон. Би чамд худлаа ярихгүй. Ирээдүйд би задагсан эмэгтэй золбоо ихэр татан уйлж байна. Учир нь тэрний хавдар дахисан байжээ. 11 сарын 16 хүртэл ажиглаа дахихгүй бол цаа ирүүл болсон гэж үзэх байсан ч тэрнээс өмнө дахисанд сэтгэлээр унсан байж. Нэг өдөр эрэгтэй золбоог саксны тэмцээндээ орчход усанд ороод байж идэл нэг хүн уулзахаар дуудуллаа. Тэгсэн эмэгтэй золбоо байсанд гайхнаа. Чи энд юу хийж байгаа? Чи яагаад өгүүлбэрээ дуусгадаг юм бэ? Ирээдүйд яана гэж би үлдсэн хэсгийг нүүр тулж байгаад хэлье гэж бодсон юм аа. Миний хэлэх гэсэн зүйл бол ирээдүйд ч гэсэн би тэр охиныг үргэлж хайрлах болно. Чи намайг уучлах чадах уу? Чадна. Гэхдээ үүний тулд чи надад нэг зүйлийг хийж өгөх хэрэгтэй байна. Тэгээд тэд мопед унаад Чинзавгийн ярьж байсан далайн ёроолд байдаг шуудангийн хайрцаг байдаг газар руу очлоо. Эрэгтэй золбоо шумбагч багштай хамт шумбаад Чинзавгийн эмэгтэй золбоод үлдээсэн загтлыг хийчихэд гараад иртэл харин эмэгтэй золбоо ухаан алдчихсан байсанд мань хүн их сандарна. Тэгээд ухаан орохт нь золбоо хажууд нь сууж байлаа. Чи тэгж яагаад их сайн жүжигч юм аа? Хүнд өвчтөй гэдгийг хэлэхгүй бүх хүнээс нуугаал. Харин чи илүү сайн жүжигч юм бидтэй. Бүх хүнд өөрийгөө өвчтөй гэж итгүүлж чадсан. Уучлаарай. Уучлалгах хэрэггүй. Миний хавдар дахиж байгааг мэдээд би нэг зүйлийг шийдсэн. Би дахиж хүлээхгүй. Ирээдүйд хийн гэж хойш тавихгүй. Хийхийг хүссэн зүйлээ бүгдийг нь хийн гэж шийдсэн. Чиний ачаар. Даанч ганцхан хүслээ биелүүлээд шууд эмнэлэгт хэвтчихлээ. Дараа нь золбоо эгчтэйгээ уулзна. Би ясны чөмөг шилжүүлэн суулгах донор болж болохгүй мүү? Эн чин цус өгдөг шиг амархан зүйл биш штэ. Тохирох хэсгийг тогтооход 3 сар болно. Тэгээд ч цусан төрлийн биш хүмүүсийн хувьд тохирох магадлал 40 мянгад ганцхан байдаг. Хэрвээ чи шинжилгээ өгч үзмээр байвал би хориглохгүй л дээ. Гэхдээ тохирох магадлал маш бага гэдгийг чи эхнээсээ мэдэх ёстой. Эннээс гадна цусны хорт хавдрын хурц идэвхжлийн үед өвчтний бие маш хурдан дорддог учраас цаг багуулсан гэдгийг эрэгтэй золбоо мэдлээ. Тэгэд эмэгтэй золбоог эмчилдэг эмчтэй уулзаад хэрв шинжилгээ өгөөд тохирчийвэл яралтай мэс засал хийж өгөхийг хүссэнд эмчиж зөвшөөрдөг. Дараа нь золбоо эмнэлэгт очиод эмэгтэй золбоогоос өөр юу хийх хүсэлтэйг нь асууна. Босох хэрэггүй. Би өндөлгöd өгье. Аль канапыг нь дарах уу? Бурууг нь дараад чамайг эвхчихгүй дээ. Тэгвэл сэндвич болчихно шүү дээ. Би чамтай хамт л баймаар байна. Би юу? Яагаад? Би чамд татаархдаг. Би өвчнөөсөө болоод хичээл завсардаад танай ангид орж ирсэн. Намайг өвчтэй гэдгийг ангийн багшаас өөрхөн мэддэггүй байсан. Учир нь би энгийн хүн шиг байхыг хүссэн. Би чамайг ямар эрхчлөөтэй дураараа амьдарч байгааг хараад хатаархдаг байсан. Өнгөрсөн жилээс эхлээд
Би энэ жилийн 11 сарын 16-ныг хүлээж тоолж эхэлсэн. Тэгээд эрүүл болохоор яг чам шиг эрх чөлөөтэй амьдрандаа гэж бодсон. Чам шиг эрх чөлөөтэй гүйж, чам шиг инээмсэглэхийг би цусны хорт хавдартай учраас өдөр бүрийг маш болгоомжтой өнгөрөөдөг байсан. Харин чамтай учирснаас хойш заримдаа дураараа байхад зүгээр юм байна гэж бодох болсон. Ирээдүйд юу болохыг би мэдэхгүй. Гэхдээ ядчил энэ мөчөд би чамтай хамт байна. Ядчил энэ мөчөд бүх зүйл сайхан байна. 现在这样也不错。我不知道以后会，但至少 Нэг өдөр эрэгтэй золбог эмнэлэгдэр эртэл эмэгтэй золбоо хавдартай хүүхдүүдтэй тоглохоор явжээ. Тэгээд эмэгтэй золбоо далайн яруулдаг шуудангийн хайрцагт хийсэн чинзогийн загтал өөр дээр нь ирснийг хэлдэг. Тэр эрүүл болоод жолооны өмнөлттэй болохыг хүссэн байсан. Бас их сургуульд ороод надтай нэг дамжаанд орохыг хүссэн байсан. Сургуулаа төгсөөд надтай нэг компанид ажиллах мөрөөдөлтэй гэсэн маш олон зүйлийг ирээдүйдээ төлөвлөсөн байсан. Энийг чамд юу вэ? Шинэ иргэний үнэмлэгч нь. Төгтөг нэгэд үзтэл эрэгтэй золбоо өөрийнхөө үнэмлэхийг хуулбарлаад зургийг нь эмэгтэй золбоогийн зургаар сольжээ. Бас гэр бүлийн хүн гисэн хэсэгт өөрийнхөө нэрийг бичсэн байсанд эмэгтэй золбоо гайхна. Ингээд биччихсэн байгаа нь зүгээр үү? Өө, тэгэд биччихсэн байна уу? За би чамд өөрийг хийгээд өгье. Хэрэггүй зүгээр. Ингээд чиний өөр нэг хүсэл биелэлээ шүү. Чи одоо ингээд би боллоо шүү. Одоо өөр хүсэл байна уу? Чи нөгөө бичлэг дээр ярьсан зүйлээ надад дахиад яриад өгөөч. Юу лээ? За одоодох юм. Ингээд эрэгтэй золбоо өмнө нь бичлэгээрээ явуулсан үгсээ дахиад хэлж өгсөнд эмэгтэй золбоо уйлнаа. Би чамд хайртай. Ирээдүйд ч бас хайрласаар л байна. Ирээдүй ямар байхыг хоёулаа хамт харцгаая. Би үнэхээр хүсэж байна. Ирээдүй ямар байхыг чамтай хамт харахыг хүсэж байна. За ингээд тэврэлдээд хамт уйлцгаана. Дүр солигдоход орон нутгийн автобусны газар ирж зогсоод автобуснаас эрэгтэй золбоо буугаад алхаж байна. Тэр эмэгтэй золбоогийн ээж автай уулзахаар ирсэн нь энэ. Чи бэлтгэлээ хийж байгаа үстэй. Сайн хийгэрээ. Хэд сунаж гин. Болооч дээ. Чи өөрөө тавд сунаж чаддаггүй гэж. Аха. Би золбоогийн өрөөнд орж болох уу? Тэгээд эмэгтэй золбоогийн өрөөнд ороод сууж байхдаа өрөөний цонхныхын тавцсан дээр өөрийнхөө сандарсан үедээ тоглодог хөгжмөө үлдээлээ. Тэгээд загтал бичээд нөгөө далайн ёроолын шуудангийн хайрцагт хийнэ. Чамайг алдаж магадгүй гэдгээ мэдэж байсан ч ийм хэцүү байна гэж санссангүй. Чамд хэлхийг хүссэн бүхнээ бичиж үлдээхэр шийдлээ. Чи над шиг байхыг хүсдэг гэдгээ хэлж байсан да. Тэгвэл би чам шиг байхыг хүсдэг байсан. Бусдыг хайрладаг, төвчээртэй, зоригтой. Чиний ачаар би хамгийн их үзэн яддаг ирээдүйхээ талаар боддог болсон. Өнөөдөр нэг онцгой зүйл хийсэн. Би улсын бүртгэлийн газарт очоод нэрнийхээ ханзыг чинийхээр солиулсан. Одоо хоёулаа ирээдүгээ хамт харж чадхаар боллоо. Төгсөлтийн баяраар өвчтөе хүн л чамд сайн болно байх гэж чиний хэлж байсан үгийн утгыг би чамайг сахиж хонссон эхний шөнөдөл ойлгосон. Чи бид хоёр хамтдаа байсан тэр л мөчд цаг хугацаа зогсоосой гэж би ямар ихээр хүснэ вэ? Одоо ч биш, ирээдүйд ч биш. Үрд. Ингээд кино маань конец фильма. За энэ галзуу драма романс төрлийн кино маань дуслаа. За манайх яг үнээр хэлээрээ. Уйлсан уу, уйлаагүй юу? Тэ? Борогийнх нь хоёр нүднээс бол цэлгэнхэл байна. Бараг цэлгэнчлээ дөө тий. За тэгэд нэг юм гоё кино байла. Тэгээд та нарыг одоо уйлуулах шахсан эсвэл уйлуулсан энэ галзуу гоё киног хэдэн бороонд нь чанар технологиор тэргүүлэгч 80 жилийн түүхт Mach Impix хувьцаат компанитай хамтран хүргэлээ. Mach Impix хувьцаат компани түүхт 80 жилийн огоо өгтөн 80 азтантай урамшуулалт хөтөлбөр зарлалаа. Та урамшууллын дугаар болон QR код бүхий тагтай нийслэл хям, бяцлагтай салями, малчин хям, онцгой чанмал хям, зочид чанмал хям, дээж чанмал зэрэг бүтээгдэхүүнүүдийг худалдан аваад таг дээрх QR кодыг уншуулан промо цэг Mach Impix цэгийн вебсайтад нэвтэрч урамшууллын дугаар болон баримтын зургийг бүртгүүлээд олон бэлгийн эзэн болоорой. Чанар технологиор тэргүүлэгч 80 жилийн түүхт Mach Impix хувьцаат компани.
Та нар маань тэгээд моброго дэмжиж лайкаар бөмбөгдөөд өгөөрэй гэж бас галзуу кино Instagram хуудасаар дагаарай. За хэдүүлээ дараагийн бас нэг галзуу киноны тайлбараар эргээд уулзацгаая манайхаа.